Монголын нууц товчон 8-аас 13 дугаар зууны монголчуудын угсаа гарвал Чингис хаан болон түүний залгамжлагчдын үйл хэргийг түүхчлэн бичихтэй алдар гавья, алдаа оноо, хувь хүний бодгор шинж сэтгэлгээний онцлогийг харуулсан үнэт үг юм а. 2004 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар айл өрх бүр хоймортой Монголын нууц товчоог залах бүх шатны боловсролын байгууллагууд үе шаттайгаар судлах болсон нь манай хичээлийн гол зорилго оршноо. Түмнээс эцний хүү Хабуул хаан. Хабуул хааны хүү Бартанбаатар. Бартанбаатарын хүү Есүхэ Баатар. Есүхэ Баатарын хүү нь Тэмүүжин. Тэмүүжин нүд тасгал төрсөн эгэлзээтэй энэ нь Чингис хаан бүх Монгол овог аймагуудыг нэгтгээ зогсохгүй дэлхийн хэмжээний их үдсийг багуй цус урсгаж дайн тулааны замаар шийдснийгээ зөвтгөх үүднээс нүд татгал төрсөн онцгой төрсөн хэмээн бүхний захирахаар заяагцсан мэтээр домгийн сэтгэлгээгээ зөвшөөрсөн байдаг. Монголын нууц товчон дундад зууны үеийн монголчуудын гарал угсаа, зан үйл, шүтлэг бишрэл, ёс заншил, аж ахуйг нэхэн судлах үнэт үг юм а. За шилдэг сургуулийн 10 дугаар ангийн уран зохиолын хичээл нь хөтөлбөрийнхөө дагуу Монголын уран зохиол тэр дундаа Монголын нууц товчоог уншин судалж байна. Монголын нууц товчоо нь Монголын түүх хийгээд уран зохиолын үнэтэй дурсгал болдог. Тэмүүжин Монголын хааны жинхэнэ удан болох алтан хүчир нарын дэмжлэгийг олсон. Тухайн үед Монголын язгууртнууд Есүхэ болон Хотола хоёроос хойш гадагшаа хийсэн аян дайн амжилтгүй болж ирсэн тул Тэмүүжнийг хаанд тавин хүчээ нэгтгэж хөлжин тэнхэрхийг бодож байсан. Тэмүүжин мэрэгдүүдээ ялж бүртэйг авчирсан юм болохоор алтан хүчир нарын ор цайхан гэрээ авах, харийн ирээдийг давтуулж, хацаргаа охтыг олзож, хатар сайхтыг хөөж авчрах хүслийг биелүүлэх боломжтой үзэнтэй холбоотой. Нөгөө талаараа болохоор алтан хүчир нар нь нас ахмад басан учраас дайн тэргүүлэн олзож монголчуудад төлөөлж хөрөх боломжгүй басантай холбоотой. Чингис хаан ажигч гэрхай маш торгон мэдрэмжтэй өгөөд сэрэмжтэй хүн танихтай сайн хүн байсан. Жишээ нь Монголын нууц товчооны 156 зүйл дээр Чингис хаан гэрийнхэн гадаа Есүгэн хоёр хатныхаа дунд цай аваа сууж байтал Есүг хатан ихэд санаа алдав. Үүнийг Чингис хаан сэжиглэн боорч мухлай хоёр ноёныг дуудаад энэ чуулсан ардуудыг аймаг-аймагаар нь болгон хуваагэв. Ингээд нэгэн нэр аймаггүй үлдэв. Чи юу хүн бэ гэж асуухад би татарын их чирэнгийн охин Есүг авсан хүргэн байна. Татаруудыг хүйс тэмтэрэхэд би зутан явсаар одоо дайнгуу амар тайван болоход иргэн иржээ гэхэд Чингис хаан чи ата муу санаа үрлэж явж ганцаар тэнсээр иржээ хэмээн цаазаар аав. Үүнээс үсгэд сурагчид маань судлагтууныг олон талаас судлан шинжлэх боломжийг гаргаж өгсөн төдийгүй дүүр болон орчин нөхцөлийг өөрийн сонирхлоор цааш гүнзгийрүүлэн суралцах сонирхлыг төрүүлсэн. Иймээс түүхийн хичээлтэй хамтран тонгороо сургалтын аргыг хэрэглэн бие даалтаа хичээлийн эхэнд өгч интеграц хичээлийг хэд хэдэн удаа зохион байгууллаа. Монголын цэргийн их гол нь хишигтэн цэргүүд байсан ба хишигтэн цэргүүд нь Чингис хааны амь нас болон аюулгүй байдлыг хангах болон томоохон ноёдын төрийн эргэлт ихээр сэргийлэх зорилготой их Монгол улсыг байгуулах үед тэдний төмд хүргэсэн ба хэвтүүлэх хорчин торгууд гэж 3 ангилдаг байжээ. Чингис хаан хишигтэн цэргүүдийг зөвхөн хаан цэргүүднэ гэдэг зарилгаар тунхсан бөгөөд хишигтэн цэргүүд нь ноёдын хүч хэрэгжиж төрийн эргэлт ихээр сэргийл үүрэгтэй буюу төрийн гол үрийг хүлээдэг байна. Монголын нууц товчооны түүхэн сурвалжид байлдааны олон арга хэлбэрүүд байдаг. Үүнээс дуртахад өдөөн буюу өдөж хөдөлгөх, нүүрэн дээр нь асгах, нууран байлдаан, харган зөрчих гэх мэт. Үүнээс харган зөрчих нь хэсэг хэсгээр бут цөөгөр ургадаг харган мэт цөөн хүмүүс нэг бүлгүүд болоод таарахуун байдлаар давших гэсэн утгатай. Жишээлбэл Нахуу гүний тулна 8-ны цэргүүд Нахуу гүний 100 хормоогоор дайрч Цахир могод гэдэг газарт ирэхэд Чингис хаан ухтан байлтахаар байсан. Гэвч Монголын цэрэг үлэмж тоогоор цөөн байсан тул Чингис хаан цэргээ засахдаа харган зөрчилдөж цүү цатгаа хатгалдаж нуур барьт байлцгаа хэмээн хэлсэн Монголын нууц товчоонд өгүүлэгдсэн байдаг. Нуур барьт байлтна гэдэг нь болохоор нуур шиг өргөн дэлгэр газрыг эзэмшиж нуур чулуу хайж байгаанууд олон талаас нь бүслэн дайрахыг хэлнэ. Уран зохиолын хичээлээр бид Монголын нууц товчоноос сэдвэлсэн өгүүлэг болон нууц товчооны шүлгүүдийн хам сэдвийн хүрээнд тусган эргэцүүлж дүр дүрсэл хэл найруулга шүлгийн холбоц айзам хэмнэлийг суралцсан судалж байна. Монголын нууц товчоог олон улсын эрдэмтэн судлаачид Чингис хааны үйл хэрэг шудраг зан чанарыг магтан сайшаахаас гадна түүний догшин бурангуй байдлыг ч бас нуугаагүй зэргээс үл харгалзан 13 дугаар зуунд монголчууд дэлхийд дахныг эргэшээж инх тайвныг тогтоож хүн төрөлхтний түүхэндх хамгийн агуу эзэнт гүрнийг байгуулсан нэр алдрын эзэд муу юм а. Түүхийн хичээлдэр Монголын нууц товчоог уншиж судалснаар ёс заншил, угсаа гарал, өвөг дээдэс түүхэн үйл явдлыг судалж танилцсан. Монголын нууц товчоо нь Монголын түүхийн болон уран зохиолын үнэт төв бөгөөд Монголын түүхийг тань мэдэх, үр хойштой үлдээх чухал ач холбогдолтой юм а.
Монголын нус тушааг үнсээр бид 13 дугаар зууны төв соёлтой танилцах, өвөг дэцээрээ бахархах болон үзэрхэг үзлийг хүчрхжүүлэх ач холбогдолтой. Дэлхийд дахин 100 м тархаж байсан хүчрхэг гүрний сүр хүчийг харуулах зүйл бол Монголын нууц товчон юм а. Үүнийг уншиж судалснаар бид тухайн үеийн монголчуудын соёл, зан заншил болон эдийн болон оюуны соёлыг мэддэг болсон. Түүх уран зохиолын хичээлээр бид нэр Монголын нууц товчоог биедан судалснаар 13 дугаар зууны монголчуудын байлдан дагууллын сүр хүчийг мэдсэн. Их эзэн Чингис хааны суудал сүр хүч өөрд мандан бадрах болтугай.